Амар уцхан уу. Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За та нарын маань жилдээ ганцхан удаа зохион байгуулдаг хүсэн хүлээдэг хаврын элэг цэс цэвэрлэх сургалт маань албан ёсоор зарлагдж байна. За тэгэхээр битээр уламжлуулгоод хавар намартаа эрүүл амьдрах энгийн арга сургалтыг Монгол хүмүүстээ хүргэдэг. Тэгээ манай сургалтанд хамрагдж байгаа хүмүүс маань амьдралын буруу хөвчлөлтэй холбоотой юм үлдэх өвчнөөс сасан тохиол зөндөө байгаа. Тэгээ энэ маань одоо ямар өвчин байна гэхээр одоо өнөөдөр бидний төгөөмөл тохиолдоод байгаа тархалт, сахарын шижин, одоо эрэгтэйчүүд яадаг тулаа өвчин. Цаашдаа хор тавдар хүртэл энэ амьдралын буруу хөвчлөлтэй холбоотойгоос үүсдэг өвчлөлүүд. Тэгэхээр энэ сургалтын дээр өгөх мэдээллүүд хүмүүсийн дурсгалыг хуваалцаж байгаа зүйлүүд маань та аваад хамгийн гол нь та энэ сургалтанд тэр ойлгосон зүйлээ амьдралдаа өөрөө хэрэгжүүлээ явахаар энэ өвчлөлөөс ангижиж болж байна. Тэгээ өнгөрсөн хугацаанд битээрийн хийсэн хэдэн жил явуулсан сургалтанд хамрагдаад яг энэ өвчнөөс салсан олон тохиолдлууд бий. Тэгэхээр та сонирхож байгаа юмд ороорой. Тэгээ өөрийнхөө бас ойр дотны хүмүүсийг элдэг өвчлөлтэй, тархалт цаашлаад энэ сахарын шижин яаж энэс өөрөө хамгийн хялбар аргаар энгийн байдлаар ангижиж болох вэ? Энийг сонирхож байгаа энэ сургалтанд хамрагдаад үзээрэй. За хаврын сургалт маань жил болгон бас өөр болдог. Энэ 2026 онд ихэвчлэн за мэдээж элгийг цэвэрлэх элэг гэдэг эрхтэн бол яагаад чухал юм бэ те? Бидний биений бүхий л үйл ажиллагаанд оролцож идэг, бидний хорийг шүүж идэг хамгийн чухал эрхтэн байгаа шүү дээ. Биений маань менежер гэж хэлж болохоор тийм ээ. Тэгэхээр хавртаа энэ элэг цус маань өөрөө өөрийгөө шинчилж идэг. За энэ үед нь бид нэр дэмнээд хоол хүнсээр те амралтаараа явдал мөрөөрөө дэмнээд өгөх юм бол элэг маань өөрөө өөрийгөө цэвэрлэх бүрэн чадамжтай тийм эрхтэн байгаа. Тийм ч учраас өөрийгөө бас нөхөн төлжүүлж чаддаг цор ганц эрхтэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед нь бид одоо манай гэр бүлийн хувьд өөрөө бас ингэ цэвэрлэгээ хийж явахдаа та нарыгаа дагуулад хамтдаа хийдэг хүм бүрийн биеийн онцлог бас өөр учраас тусдаа гүрөвт бөөнөр орж агаад нэг нэгэндээ туршлагаа хуваалцаад энийг идэж болох юм уу, энийг ууж болох юм уу гэх мэтлэн бүх зааврыг өгөөд явдаг сургалт байгаа. За тэгээ мэдээж өмнө сууж исэн хүмүүс маань ч гэсэн доор комент хэсэгт мэдээллийг үлдээгээрэй. За энэ жилийн сургалт маань болохоор 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. 7 хоног нь яг шимт хичээлийн тухай ерөнхий мэдлэг болон хоолны жорууд орохвол дахиад 7 хоног нь ерөөл төвшин багшийн 70 тухамсрын хичээл орно. За бид нэр 70 тухамсартайгаа харьцснараа бас өөрийгөө яаж эрүүлжүүлж болох юм, түүний тулд юу хийх ёстой гэх мэт маш сонирхолтой хичээлүүд бас энэ жил нэмэгдсэн байгаа. Тэгэхээр хичээл маань бол групптэй 60 хоног бол хадгалагдана. Тийм учраас та нөхөж үзээд одоо 3 сар 4 сар тийм ээ альж үед нь бас нөхөд хийчих боломжтойгоор хуваарлагдана. За маш олон хүмүүсийн асуудаг нэг хэдэн асуултанд нь хариулчихъя. За хаврын элэг цус цэвэрлж байгаа учраас нөгөө цусны чулуутай, цусны өтгөрөлтөө хүмүүс яах вэ гэдэг. За цусны чулуутай хүмүүс бас орох бүрэн боломжтой. Яагаад вэ гэхээр цусны чулуутай хүмүүст бас тусгайлан заавар өгөөд явцдаг. Тэгэхээр тийм санаа зовлтгүй бүртгүүлж олно. Тэгэхээр эрүүл амьдрах энгийн арга сургалт маань үндсэндээ та өөртөө байгаа тэр асуудлыг шийдэх те. Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шийдэх. Ингээ шин дадал үүсэх ийм ойлголт байгаа. Тэгээ надад бол яг ирчүүдээс залуучуудаас их асуулт ирдэг. Саяхан хүртэл залуу асуугаал зөвлөгөө авчлаа. Тэгэхээр энэ юу асуудаг вэ гэхээр та одоо ингэ олон жил яг биеийн жинч нэмэгдчихв, асагдчихв. Тэгээ арх тамхи ерний мөрөөтэй тоглоом донтох. Энэ донтолтоос ингэж гараад байгаа. Энэ аргачлаа та нэг энгийн байдлаар хүргэж гэсэн ийм ерөнхий асуулт ирдэм баг. Тэгэхээр энэ маань явж юу вэ гэхээр та энэ 70 ухамсартайгаа өгдлийг хэрхэн тасгалжуулах хэрэгтэй тийм. Энэ ойлголт л тоо. Тэгэхээр миний хувьд одоо жишээлбэл би 17 жил болсон байна. Архинаас гарсан, тамхинаас гарсан элдв цаний ярьж байгаа тоглоомноос ангижир болоод. Тэгэхээр энэ явж 70 ухамсараа хэрхэн дасгалжуулах вэ гэдэг ийм зүйл төр тулдаг байхгүй. Тэгээ энийг энэ сургалтанд бас төлхөө оруулаад тэгээ манай бүсгүүчүүд сургалтанд их орж ирээ. Та бүгд хаан төлөв хажуудаа хань ижлээ. Ялангуяа Монгол ирчүүд маань эрүүл мэндээр хэдүүлэх онцгой анхаармаар байна. Тэгээ саяхан үрд сошиалээр явж байгаа судалгаараа надад бол бас нэг эрүүл амьдралын багш хүний хувьд аюу сэтгэл хийж байгаа. Өнөөдөр Монгол 35-аас дээш насны эрэгтэйчүүдийн 2 хүний тутмын нэг нь илүүдэлж байна те. Ямар нэг энэ амьдралын буруу хөвчтэй холбоотой өвчлсөн байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өнөөдөр бидний буруу биш. Бидний энэ амьдарч байгаа цаг үе нийгэм өдөр тутмын одоо ялангуяа хот суурин газар амьдарч байгаа Монгол залуучуудын өдөр тутмын амьдралын хөвшил нь энийг үүсгэж байгаа байхгүй. Наад зах нэг хөдөлгөөний тогтолцолд орж байна. Тэгээ энийг яаж надад нөлөөлт юм те. Өнөөдөртөө та ингээд оргиол яваад идэг. Сэтгэлдээ асуудал бугсцсан байна. Тэрийг гарахгүй яваад сүүлд нь ямар байдалд хүрдээ. Энд чинь ингээ баг угаар явсараад өвчтөн болгочтой. Өөрийгөө өвчтөе асуудлаач мэдэхгүй яваад байдаг. Тэгээ шууд хийхдээ манай эрчүүд арай хинэггүй. Тэгээд хар залуугаар бид нэг яваад байдаг. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон анхаарал манай эрчүүд орж яг энэ дээр би ялангуяа эрчүүдэд зориулаад 70 томцоо хэрхэн тасгалж болдгоос таа үгтэй. Энэ сургалт арай төлхөө мэдээлэл юм шиг.
За ээж нэр маань бас хань ижлээ те ах дүү одоо ирчүүдийгээ бас ишээгээ доор коммент сэтмишн хийгээ ч юм уу бас сургалтанд хамт авч оруулж ирэх юм бол хамтдаа бас хөвшлийг бий болгох юм бол гэр бүлд илүү үр дүн гардаг тийм ээ. Тэгэхээр ер нь элэг бохирцсон гэдгийг бид нар яаж мэдх юм бэ те? Яагаад заавал элгийг цэвэрлэх ёстой юм? Ялангуяа хаврын удирддаг гэхээр наа захын шинж тэмдгүүдийг та нарт хэлээд өгье. Тэгэх юм бол энэ шинж тэмдгүүдээс танд байна уугүй юу гэдгийг ажиглаж хагаад бас энэ сургалтанд орох хэсгээ хүмүүс шийдэж болно тий. За хамгийн ихний шинж тэмдэг нь болохоор энэ нүдний цагаан шарлах мах ургах те энэ бидний элэгний тойл бол элэг цусны тойл нь тэр чигтээ нүд үйж идэг. Тэгэхээр та яг одоо тойлонд ингээ нүдэ хараад үзээрэй. Хэрвээ жоохон шар туяатай байх юм бол таны элэг тусламж нэгж байгаа гэсэн үг. Та дэмнэх хэрэгтэй болж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт цаашлаад гэх юм бол одоо таргалах те хоол эцсний дараа цанхаах за хавирганы одоо энэ баруун доод хэсгээр өвдөх, за хуурлах, хил өнгөртөх, амнаас өмхийн үнэр гарах, за хоолоо шингээж чадахгүй байх гэх мэт. Ер нь бидний өвчлөлийн бүх зүйлс элэгтэй холбоотой байдаг учраас бацин солилцоо муудаад элэгний маань үйл ажиллагаа муудаад ирэхээр бие маань бүхэл хэсэгтээ одоо зовир шинж тэмдгүүдийг мэдэрч эхэлдэг. Тэгэхээр саяны одоо хэлсэн зүйлсүүдээс те танд ямар нэгэн шинж тэмдэг байна уу? Ялангуяа хаврын улирд ядраад нозоороод байгаа бол элэг маань байнгын намайг цэвэрлээч гэдэг дохио өгж байгаа л гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар та нар маань өөрийгөө бас бахан шинжиж болох нь байна. За та нарт одоо сургалтанд бүртгүүлэх зааврыг өгье. За манайх 10 жилийн туршид энэ сургалтыг хийж байгаа. Ерөөсөө үнэн өөрчлөгдөөгүй. За та эхлээд дээр тайлбар хэсэгт байгаа дансанд 30,000 төгрөг шилжүүлнэ. За тэгээд та 30,000-аараа 2 сарын туршид хичээлээ үсгэх нь байна. За төлбөрийн утга дээр заавал Facebook хаягаа англиар бичээрэй. За тэгээд та хоёрдугаарт нь болохоор энэ дээр байгаа групптэй хүсэлт явуулчихна. Хаврын элэг цусны сургалт 2026 гэсэн групп байгаа. Эндээ групптэй хүсэлт явуулаад таны нэртэй тулгаад ингэж орчноо. За ийм байдлаар бүртгүүлээд тэгээд сургалт маань бол нэг одоо 3 хоног бүртгээд шууд хагас сайндээ бэлтгэл ажилдаа орноо. Маргаашнаас та нартаа бас ер нь хүнсээ одоо ойрын те олдод цэгтээ дэлгүүрээс юу бэлтгэж болохыг ч гэсэн бас үзүүлгээд явна. Тийм учраас та нар маань 3 хоногийн дотор амжиж бүртгүүлээд жилдээ ганц л явдаг учраас дахиж энэ сургалт маань явахгүй. Бас ойр дотныхоо хамт ямаар байгаа, жингээ хасмаар байгаа, эрүүлжмээр байгаа те хүмүүсээ бас меншн хийгээрэй. За мэдээж элэг цэвэрлж байгаа гэж байгаа боловч цаана бол маш олон үр дүнгууд гардаг. За одоо ингээд дулаарж байгаа учраас хаврын улирал харшил бас их өдөөгддөг шүү дээ тий. Тэгэхээр та энэ удаадаа нэг мэдлэг аваад илгээ цэвэрлээд авчих юм бол харшлыг ч гэсэн намжаах дархлаагаа дэмжих бүрэн боломжтой. За ерөнхийдөө товчхондоо юм байна. Тэгээ сургалтанд хамрагдаад ирэхэд цаашаа дэлгэрүүлээ. Та бүтэйг асуултанд битээр 7 хоног болгон лайваар хариулт явуулдаг. Тэгээ асуулт юу байна? Яг өөрт чинь тохиолдоод байгаа өөртөө онцлогтой тохирсон ямар зүйлийг хэрэгжүүл болох вэ гэдэг мэдээд аваарай. За тэгээд өөр асуух зүйл байвал та нар маань комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд энэ хагас сайн өдөр анхны хичээлээрээ групптэй уулзъя. Түр баярлалаа. За түр баярлалаа.